Монгол сэргийлэгчийн зарилгаар үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, нийслэлийн 375 жил арчсан хөдөлгөөний 25 жилийн өв тохиолдол нь төр захиргаа, хууль эрх зүйн эрүүл мэнд эдийн засаг боловсрол болон соёл спорт харилцаа холбоо зам тээвэр төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн өндөр дээд одон медаль шагнуулах ёслол өнөөдөр Сүхбаатар дүүргийн засаг даргын хамгийн газарт боллоо. Мөн хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болон News агентлагийн ерөнхий редактор Newsweek-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Наран Төгс Бадамгаранаар хөтөлбөрийн хүндэт медаль төрийн одонгоор шагнуулсан юм а. Монгол улс тусгай тогтнолоо дахин сэргээж олсныг 113 жилийн ойн босгон дээр бас мөн манай News агентлагийн 10 жилийн ойн босгон дээр энэ хүн шагналаа шагнуулж байгаадаа баяртай байна. Тэгээд энэ бол мэдээж хэрэг хамт ажилласан манай хамт олон бид бүхний амжилтыг л үнэлж өгж байгаа шагнал гэж ойлгож байна да. Сайхан News агентлагийн маань 10 жил явсан. Энэ ардыг сонин News цэгийн маань сайт гэдэг News агентлагтай 10 жилийн хугацаанд ажилласан байна. Тэгэхээр энэ ажилласан байдлыг маань хамт олон маань үнэлж урам өгч цаашдаа сайн ажиллаарай гэж энэ шагнал олгогдож байгаа. За дээрээс нь мөн News агентлагийн 10 жилийн ойн News агентлагийн хамт олонны 10 жилийн ойн одоо хөдөлмөрийг, сэтгэлийг хэл мэдээллийн салбарт оруулсан үүрэг оролцоог бас үнэлж байгаа үнэлгээ бахаа гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн салбар сэтгүүл зүйд 21 дэх жилдээ ажиллаж байна. Тэгээд 21 жилд яарч башимдаж өгүүлсэн, бас ууж өгүүлсэн, загнуулж байсан, бас шагнуулж байсан энэ бүх хөдөлмөрийн үр дүн гэж бодож байна. Тэгээд юу гэдэг Монголын сэтгүүл зүй гэж их айлд 1993 онд орж ирэхэд манай мундаг сэтгүүл зүйн загалмайлсан эцгүүд хүлээж авчилаа тийм ээ. Хамгийн түрүүнд одоо надад А үсэг заасан багш маань Жамбагш Гасангийн Жамбагш тэгээд Үу Хүрлбаатар одоо Улаанбаатар таймс сонины эрхлэгч байсан. Тэгээд өдрийн сонныхан мөн одоо юу гэдэг өдрийн сонноос бид нар голом тусгаарж яасан ардын эрх News цэгийн маань хамт олон байна. Одоо миний ажиллаж байгаа Монголын мэдээ сонин бас юу гэдэг өдрийн шуудан сонинаа бас дордох ёстой. Тэгээ ер нь бол сэтгүүлч байна гэдэг маань ганц хүний хөдөлмөрөш багийнх хилцс хамт олон тэгээд гэрэл зурагчин гэж бас миний бүтээлийг амьлуулдаг энэ хүмүүсийн бас хамтын хөдөлмөр гэж би ойлгож байна. Тэгээд бүгдөөрэнд нь баяр хүргэе. Ер нь яг Монголын утга зохиолд бид нар 90-ад оных ингэж орж ирж байсан. Тийм учраас яг утга зохиолд хийгсэн бүтээгсэн гэдэг ийм сайхан эргэн өдрөх сэтгэлтэй энэ давалгаа бол өрсөж тэгээд одоо ийм сайхан одон медалаар шагнуулж байгаа баяртай байна. Юуны өмнө одоо хүмүүс төрөлдөө баярлалаа гэдэг юм билээ. Би бол аав ээжтэй баярлалаа гэж төрүүлж хэлхийг хүсэж байна. Намайг дөрвөж өсгсөн аав ээжтэй баярлалаа. Надад Монгол ухаан харилсан өвөг дээдс өвөө эмээтэй баярлалаа. Надад эрдэм ном заасан багш нартаа баярлалаа. Өдөрхөд үсдэг хандаа баярлалаа. Амьдралын гэрэлд сэтгэлийн чим бас өөр хүүхдээ баярлалаа. Намайг хурцалдаг, намайг урмын дашуураар дашуурдаг анд найз бүхэндээ баярлалаа гэж хэлье.